Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 12 дугаар хэсэг. Оройн зочид бүгдээрэн хооллох танхим цугларлаа. Вэйсэмж Ахмад Райднер хамгийн сүүлд орж ирлээ. Ахмад баргар царайлан дүнсэж Вэйсэмж санаан зовсон бололтой үе түүн рүү харна. Оройн цог хогжуун наргинтай болж өнгөрлөө. Халаасан холимог дарс авчирч өгсөний дараа бөгөөд Карл Ивановичид хандан ямар нэг зүйл уншиж өгөхийг хүслээ. Би маш их баяртай байна. Бөөм бичиг цаас номуудын дундаас бас нэг боодолтой загтлууд олсон юм. Цаг хугацааны хувьд нэлээд сүйд бичигдсэн боловч өмнөх загтлуудын үргэлжлэл гэдгийг нь эргэлзээгүй байна гэж Карл Иванович хэллээ. Харваас тэрээр энд цугласан зочдын таалалд нийцэх зүйл хийх завшаан тохиолдсонд баяртай байгаа нь илт байлаа. Уншаарай. Хэмээн залуус түүнийг шавдуулав. За чимээгүй болцоогоорой. Би уншиж эхлэе. 10 дахь цагтл. Хонгор айлф минь. Намайг гэр бүлийн аз жаргалтан умбаж, андын нөхөрлөлөө мартаад андгаа тангаргаа нэцэж загтал бичгэн болчихлоо гэж чи бодож байгаа бол энд өрчвөө хэрэг шүү. Миний гэр бүлийн аз жаргал тэртээ ирээдүйд л биелэх баг. Харин одоо надад санаа тавьж хөөцөлдөх ёстой ажлаас их юм алгадаа. Амьдран суух шинэ газартаа ирээд анд найз чамтан загтал бичиж өг аль хэдийн анзаарсан биз дээ. Би төрлөх нутагтаа ирээд байна. Миний хүмүүжүүлэгч байсан өвгөн эргэл мөргөл хийхээр явах санаас эзсний дөвөнөр би амьдралынхаа бүх төлөвлөгөөг арга буюу өөрчлөхөд хүрлээ. Ритатагаан сүү тавих ёслон хийгээд би түүнтэйгэн хамт шууд цайз руугаа явна. Харин Петро өвгөн наан нь цайзыг засаж бэлдсэн байх болно гэж би урд нь төлөвлөж байсан юм. Одоо харин би өөрөө цайзаа засаж янзлах хэрэгтэй болчихлоо. Хаана ямархуу газар Ритагаан аваачих гэж байгаахан эхэлж мэдэхгүйгээр би түүнийг нь шууд аваад очиж чадахгүй. Төр зур түүнээс салах хэрэгтэй боллоо. Би энд төрүүлээд ирчихлээ. Харин Рита хөгшин өрлөг их болон хоёр зарц хүүхнийхэн хамт хэд хоног ус ирнэ. Гоёл чимэглэл ховц сунар нь хэдийн бэлэн болсон Рита манч сэтгэл хангалуун байгаа. Нөгөө Ромын хатан хааны эрдэнэстэй хайрцгийг тэсгэлгүй худалдаж авсантай хүлцэл өчий. Цайз минь миний бодсноос ч илүү хөсөр хаягдан мууджээ. Манаачин хэлж байгаагаар бол аав маань цайзад амьдрахаан болоод удсан бөгөөд ийшээ шагаадагчгүй байсан гин. Морины жүчээ галзуухны оролцоо оршдог зарц ажилчдад зориулж барьсан байшинд аав толгой хорогддог байж. Зарц ажилчдын зарим нь өөрсдөө яваад өгч, заримыг нь аав халжээ. Цайзад адуу өхөр битгийх л нохойж алга. Аав маань яг л аглагт суугаа даяанчлам шиг аж төрж байжээ. Зарц ажилчдын хийдэг бүхэл ажлыг Петро ганцаараа амжуулдаг байсан гин. Байдал нэгэн тийм болсон тул цэцэрлэг хүртэл эзгүрч дүүрэн сармис ургажээ. Сармисны цэвэн муухай өнөр хаа сайгүй ханхалж байна. Энэ их сармисыг түүж шатаах гэд өч өхөнч завгүй ажиллаж байна. Хуучин худгийг орхиж шинэ худаг гаргахаас өөр аргагүй болжээ. Цэцгийн мандал байтугай ширхэг цэцэгч энэ талга. Энэ бүхэн хаашаа алга болчихсон юм болоо. Ээжиг минь энд байхад манай цэцэрлэг цэцгэн думбаж байдагсан. Өнөөх Америк өвгний амьдарч байсан манааны байр алга болж бөөрөн дээр нь том загалмай босгожээ. Өвгөн хэдийн өгсөн бойцаа. За. Ажилчид тооцоо хийхээр ирлээ. Хүндтгсэн дээч нь.
Хөөх, би ямар их ядраа вэ? Өглөө 6 цагт босож шууд мориндоо мордоод шилтгэнд очиж ажиллахаар явдаг. Нэрээ цайзаас холгүй орших хойн байшинд амьдарч байгаагаа чамд хэлхээ мартсан юм байна шүү. Энд амьдрах надад их сайхан санагдаж байна. Рита гаачинд дуртай авчрахсан. Тэрч бүхэл түүнтэйгээ хамт энэ хойн байшинд амьдрах хүсэлтийн нэг хэсэгтэл автаж Рита зориулж 2 өрөө бэлтгээд бараг тоосчихснаа хүлээж байна. Зарим зүйлсийг нь сольж, зарим хэсгийг нэмж барих хэрэгтэй болсон бөгөөд харин тэр бүхний эцэст бяцхан урам хугарах хэрэгтэй боллоо. Рита минь эзэн авхан ёсоор шууд цайзад очиж сууна гэж загталтан бичжээ. Ойн байшинд амьдрах мөрөөдөл минь хэдэн мянган алтан цаастай хамт хийсэн одлоо. Бүх зүйлийг хотоос захиалан авчрах хэрэгтэй болж байгаас цайзын засварын ажил удаан үргэлжилж байна. Өнөөдөр цэцэрлэгчтэй хамт хаан цэцгийн мандал хүрээ хийх талаар төлөвлөж өдөржингөө халуун наранд шарагдаж өнжлөө. Өнөө хэлбэр дөрсгүй том загалмай байсан газарт сарна цэцэг ургуулах хүлэмж хийх бодолтой байна. Рита минь сарна цэцэгт үнэхээр дуртай шүү дээ. Сарнын хүлэмж маань хизээний бэлэн болчихлоо. Одоо цэцэрлэгт их ажил зөндөө. Царс модод бүгдээрэн урттай болжээ. Яг л хэн нэгэн нь энэ шимэг журыг зориуд халдварлуулан тараасан юм шиг. Цэцэрлэгийн зүүн хэсэг нь арай танагтай үлджээ. Тэнд хадан зохион дунд гандхаар урлсан охин тэнгэрийн хөшөө байна. Намайг баг бахад тийм хөшөө тэнд байгаагүй юм. Аав маань ээжийн дурсгал зориулан босгосон юм байлгүй те. Эргэн тойрон хадсан цэцгэн хэлхээ зөндөө байгаагаас үзвэл үнэхээр ч тийм бололтой. Өөр цэцэг оруулалгүй дан сармисны цэцгээр хэлхсэн байх юм. Хадсан хэлхээнүүдийг шатаахыг тушаалаа. Бас нэг хажинжигтэй зүйл гэвэл манай эцэг их хоёрын авс байхгүй байна. Ихэд яаран бичлээ. Нүд анилтад байна. Маргааш хүртэл баяртай. Хүндэтгсэн дээч нэ. 12 дахь цагтлаа. Өнөөдөр үлгэрийн юм шиг этгээд сонин хувцастай нэгэн залуу ирж ёсорхон бөхөлзөөд надад боодолтой зүйл гардуулж болзоод бүсгүйгээс минь миний амар мэндийг эрен асуулгасан хэтэрхий хэнцэр үгсийг надад уламжлан дуулгалаа. Миний бяцхан хонгор цайзын эзэн авахын дүрдээ нэг мэсэн орчихжээ. Эхлээд тэр дундад 100-ны дүр төрхтэй элчийг шатны уруу төлөгчмөр тэсгэлгүй хүсэл төрсөн боловч өнөө боодлыг задлж үзээд би бүхнийг умартаж орхилоо. Миний хонгор хөөхөн Рита намайг ширтээд байж байна. Ухаалаг хонгор тэр минь цайзын гэр бүлийн хөргийн танхимд тавиулах гэж өөрийнхөө хөргийг зуруулж илгээсэн тэр байж. Хормынхан өдөр өмсөхөр зэгсэн гоёлын хувцсан өмсөж нөгөө цуута саман өсөнтийн хатхан гойжээ. Хонгор минь дээ, хонгор минь. Би түүнийхэн эрхэм дотн дүрийг ширтсээр өнөө элчийг мартаж орхиод хизээ эхэлж болох вэ гэж асуухт нь л сая нэг сэхэрлээ. Тэр залуу уран зураач хүн юмсан ч үсийн дэл шиг урт дургуулж мануухай шиг хувцалсан тийм л учиртай юм байна. Ритагийн хүсснээр миний хөргийг зурах гэж ирсэн тул зөвшөөрөхөс аргагүй боллоо. Хүндэтгсэн дээч нэ. Арван 3 дахь цагтл. Энэ зураач намайг бүр залхаж орхилоо. Ритагийн явуулсан эрдний хүлэг баатрын хувцсыг өмсөж сойрох нь уул гэх юм. Үстэгвэс Ритагийн хөрөгтөө зогцохгүй л гэх юм. Ирээн тод шиг этгээд марзан хувцс өмсөд эртний хүн чулуу шиг сууж явах юм гэнти. Завсар чөлөө гармагц биччихсэн. Ажил гэж мундахгүй их. Бас дээр нь хөшөө шиг суугаад хөргөн зуруулах давхар ажилтай боллоо. Хөргийн танхимд зориуд үлдээсэн юм шиг оргисон тэр хоосон цайд өөрсдийнхөө хөргийг өлгөндөө гэж өөрийгөө баясгаж сууж байна. Цэцэрлэг бараг бэлэн болсон. Өнөөдөр өнөө гизэгтийг арай л хийслэн зохиод авсангүй.
Хөмсгөн битгий зангид би нүдийг чинь зурж байна гин шүү. Чөтгөр чамайг. Тэгтэл гинт нэг сайхан санаа төрж Ритагийнхан хөргийг өмнө өлгүүлээд хайртай хонгор бүсгүйгэн инхрийлэн ширтэж суулаа. Өнөө манайхаа дуугүй болсныг бодвол миний харцсан дах уйдхар гуниг хийсэн одсных визээ. Хүндтгсэн дээчнэ. Арван дөрөв дэх цагтл. Гэлээ. Маргааш Рита ирнэ. Бараг бүх зүйл бэлэн болсон. Зөвхөн миний хөргөл баахан хожимдж байна. Нөгөө зураач намайг сууж зуруулах нь цөөн, суусан ч зурхад таатаагаар сууж өгдөггүй учраас энэ бүхэн өөрөөс нь шалтгаалаагүй тул гүн жахаатан өөрт нь уурлахгүй гэж мэтгэж байна. Ритаг минь гүн жахаатан гээд байгаа юм шүү тэр. Хонгор айлф минь. Чи алс хол байгаа болохоор хамтдаа баярлах боломжгүй нь яасан харамсалтай хэрэг вэ? Хүндтгсэн дээч нэ. 15 дахь цагтл. Рита энд ирээд аль хэдийн 7 хоног болчихжээ. Урд нь ярилцаж тохирсон ёсоор Рита өөрийн өрлөг их хөгшин Цицилия хийгээд 2 залуу бүсгүн хамт иржээ. Гэхдээ тэр 2 бүсгүй хөлсний шивгчд биш. Ритагийн холын хамаатны ядуу бүсгүйчүүд гинэ. Миний хонгорхон бүсгүй тэднийг зөвшөөрлгүй авчирсныхан өршин хэлтрүүлэхийг надаас гуйлаа. Харин би уурлах битгийх л харин ч сэтгэл хангалуун байна. Ритад минь ярьж цаг нөхцөх охид хүүхнүүд хэрэгтэн дээр тэр минь намайг цайзаасан хол ажил төрөл хөөцөлдөхөр явхад ганцаараа үлдэхгүй болсон яамай та. Мөн түүнээс гадна Франческа, Лучия хоёр ээлдэг хөөрхөн ааштай. Сэтгэлд зохистой бүсгүйчүүд бөгөөд үдийн цог хийгээд оройн цагаар тэдний хөгжилтөй яриад сугаа болдг юм. Түүнээс гадна тэр хоёр Ритагийн төлөө амиа өгөхөөсч боцохгүй тийм их хайртай гэж миний хонгор бүсгүй өгөөлж байна. Бид ердөө хэдүүлэхнээ амьдарч байна. Рита бид хоёр түүний 2 үеэл дүүгээс гадна гэзэгт зураач, уран барилгач болон түүний туслах ингээд л гүйцээ. Өглөө нь хүссэн ч эс хүссэн ч би ажиллан хийх болдог. Энэ зур Рита 2 үеэл дүүгийнхээ хамтаар ойдол үйл шамдан хийж байна. Үйл ойдол хийж байгааг нь би мэдэх боловч жохом юу урлаж байгааг нь мэдэхгүй. Үүнийгээ тэд надаас чандлан нууцалж байна. Надад өгөх бэлэг урлаж байгаа юм гэсэн шүү. Тэсэж үз. Бид бүх хэмжээрийг нь жинхэнэ совдаар шаглаж байгаа юм гэж Рита хэлж байна. Мөн л Ритагийн Италиас дагуулж ирсэн 2 зарц үдийн цоогон дээр бидэнд үйлчилдэг. Үд шиг элдвийг ярьж наргаа наадам хийж өнгөрүүлдэг юм. Лучия Пипа хөгжим сайхан тоглодог. Ер нь Рита Франческа хоёрч мөн адил хөгжим сайхан тоглож аятайхан дуулждаг юм билээ. 2-7 хоногийн дараа бидний хорин болно. Чамайг хүрээд ирээсэй гэж би хүсэж байна. Хүрээд ирэлтээ. Энэ хүслээр Ритад хэлэхэд тэр минь маш их хөөрөн баярлаж өөрийнхөө нэрийн өмнөөс чамайг хүрээд ирээсэй гэж үнэхээр их хүсэж гуйсан шүү. Өөрийн биеэр хүрэлцэн ирж бид хоёрыг баярлуулахыг хичээгээрэй те айлф минь. Хүндтгсэн дээч нэ. Арван 6 дахь цагтл. Хонгор айлф минь дээ. Ирж чадахгүй гэсэнд ихэд харамсаж байна. Рита бөөрчихөр гуниглан гомдож бүр энэ хорвоо дээр жинхэнэ нөхөрлөл гэж байдаггүй хэрэгүү гэж тонирхож байна. Бидний хором дээр жамжихгүй гэдэг чинь нөхөрлөлийн хэмжүүр огт биш. Хэрв бидэнд гай зовлон тохиолдоод чамаас тусламж ирвэл тэр даруй хүрээдлэрнэ гэж би хэчнээн нодлон хэлээд ч нэмэр алга. Рита үүний хариуд нь хөөрхөн толгоогоон сэгсрээдл юу ч дуурахгүй юм. Ритагийн сэтгэл сүүлийн хэд хоног тун тавгүй байгаа тул чи үүнд битгий гомдороо. Түүний минь царай цонхийн цайж, үргэлж даарж, Германы нар Италийн нар шиг дулаацуулж чадахгүй байна гэх боллоо. Харин энд өдөр байтухан шүнж урд үзэгдээгүй халуун байна.
Миний өөрөөр нэрлэж огт чадаагүй энэ мэдрэлийн гаралтай жижигэн би түүнийг бунханд дагуулan аваачиж тэнэгэлсэн тэр өдрөөс эхэлсэн юм. Мэдээч бунхныг ч бас цэвэрлэн салхи оруулсан л та. Дашрамд хэлэхэд би аав ээж хоёрынхоо хинийхэн ч авсыг олоогүй л байна. Сонин гэхэд бүр дэндүү сонин хэрэг шүү. Рита бунхныг сонирхон үзэж дээрх бичээсүүдийг нь уншлаа. Нэг хэсэг нь гайхалтай цагаан цайлхан үгтэй, зарим нь ч бүр омог бардам ихэмсэг байдал нэвт ханхалсан үгтэй байх юм. Рита ядраад мөнөөх Америкаас авчирсан өвөг эцгийн шарилтай авсыг хадгалж буй асар том чулуун бунхныг нальж зогссноо ямар хүүтэн юм бэ гэж хоолон жижигэн хэлээд тэрхүү бунхнаас холдлоо. Тэр мань хүзүү гараан ил гаргасан хөнгөн торон сүлжмэл бошин зөмссөн байсан юм. Ритаг ямар хүүтэн юм бэ гэж дуу алдахтал би ямар тэнийг юм хийснэг ухаарлаа. Халуун өдөр дан сүлжмэл торон хувцастай хүнийг хүүтэн чихтэй бунхан даваачж байдаг тэнийг илжиг юм да би. Оройн ердийн хөрөөл өнгөрлөө. Рита пипа хөгжим тоглон Гуэла Фяма гэж дуулж байлаа. Бунханд байх үед төрсэн эвгүй мэдрэмжийг тэр мартсан бололтой. Бүгд тарсны дараа Ритагийн өрөөний нээлттэй цонхны дор цэцэрлэгт түүнтэй ярилцаж удаан зогслоо. Маргааш нь нүүрэн цонхийн цааж ядарч туйлдсан царайтай босч ирээд хийж буй ажлаасаа татгалзаж өдөржин наранд ээж хэвтлээ. Нөгөөдөр нь ч бас тэгв. Би тосгон руу эмч дуудахаар хүн явуулах гэсэн боловч тэр хориглоод явуулсангүй. Өрлөг ихэнхэн үгэнд оргилж ордог Рита энэ удаа түүнийхээ үгийг ч авсангүй. Авхайтан эмчид үзүүлэхгүйгээд байх юм. Харин завууртай ёолон хашгирахыг нь өнгөрсөн шин түүний хажуугын өрөөнд дундаж байсан би хүртэл сонссон гэж эмэгнийг хэлэхэд нэг их сүртэй юм болоогүй. Би шүн сүлбэр зүгээр өөрийгөө хатгachгаад өвдсөнтөн орилсон юм гэж Рита уцаарлангүй дуугарав. Тэгээд Рита ирүүнийхэн дор хүзүүн дээрх жижигхэн шархаа надад харууллаа. Шарх нь хэдий жижигхэнч би шархыг үзээд аянгад нэргүүлсэн мэт боллоо. Тэр жижигхэн улаан толб төдий шархыг хараад яагаад тэгж цожирдсноо анхандаа би өөрөө ч ойлгосонгүй. Харин бүр сүүлд нь манай ээжийн хүзүүнд ирж мөн тийм жижигхэн улаан толб байсныг гинт саналаа. Ээж минь түүнээс болж өгөөгүй нь мэдээч чи Ритагийн минь болбраа цагаан хүзүүнд тийм шарх байхыг үзээд зүрхэм зүсэгдэх шиг л боллоо. Би учрыг нь асууж шалгаж эхэллээ. Учрыг нь олж зөхөд байх юм байхгүй. Цонхоо онгоолгоод унтсан шин хүүтэн чихтэй салхи хүлээхэд daarаад би сэрсэн юм гэж Рита ярьж эхэллээ. Рита юу ярина вэ? Шүн маш бөхчм халуун байсан шүү дээ гэж Лучия дуу алдахад хүүтэн салхи хүлээж байсан. Булш бонхон шиг хүүтэн байсан гэж би чамд хэлээд байна гэж миний сүйтгэсгүй зөрүүдлөө. Би дулаахан алчуураараа бие ороогоод сүлбэр зүгээр хоёр үзүүрийг нь зөрүүлэн тогтоё гэж бодлоо. Тэгэд нойрноосоо бүр сэрчихгүй тулд нүдэн анаатай чигээрийн гараан явуулан тэмтэрч орны дэргэдэг ширээн дээрээс сүлбэр зүү авсан юм. Харин миний аз болоход чиний надад бэлгэлсэн ягаан жулуун шигтгээтэй өнөөх миний дуртай зүү таарчээ. Тэр сүлбэр зүү их урт бас хурц үзүүртэй гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ. Ямар ч байсан энэ бол шалахгүй жижигхэн шарх. Маргааш гэхэд бүр идэгчгэн гэж яриагаан дуусглаа. Тэрхүү жижигхэн шарх бол ялахгүй зүйл гэдгийг би сайн ойлгож байгаач. Өөд болсон ээж бусад явдлыг бодохоор сэтгэл огт амрахгүй байлаа. Би өөрийн нөгөө түүхийг чамд гүйцэд яриагүйгээ бүр мартчихаж уучлаарай. Энийг өнөөдөр гүйцэж чадахгүй. Бичиг цав үнэндээ алга. Одоо даруй хоторж маргааш өглөө тэндээс эмч олж ирье гэж би шийдлээ. Рита эмнэлгийн тусламж авахаас нэг мөсөн дадгалдсан тул арга залил хэрэглэх болжтэй. Манай аав ээж хоёрын гэрийн эмч байсан хөгшин хотод амьдрдгийг би хэдийнээс мэднэ. Тэр маш хөгшөрсөн ч арай л эрүү өвдөг нийлчгээгүй байгаа.
эмчийн ажлын хийхэн бүр болоод манай аавын өгсөн дэдгүүрийн мөнгөөр амьдарч шинжлэх ухаанд биеийн зориулсан юм. Тэр өвгнийг эмчийн хувьд биш, харин манай гэр бүлийн эрдний андын хувьд цайзад ирнэ үү гэж үрээ. За. Түр баяртай. Захиа нэг тийшээ, би нөгөө тийшээ явлаа. Хүндэтгсэн дээж нь.